байдаг. Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацгаана үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэнд зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ нэй чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Говьалтай аймгийн Төвөрг сумын угуул Улаанбаатар хотын харьяат Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Үржингийн Хүрлбаатар. Сайн байна та? сайн байна уу. За, сайхан амарч байна уу? Сайхан. Намар чадвал сайхан уу. Тавлаг сайхан байна. Энэ жил бас сайхан дулаахан намар болж байна. Тэгээ сая энэ хэд доногч сайхан цаг агаар сайхан байна. Намарча сайхан байгаа юм байна шүү дээ. Та манай Эрдэнэт хотод олон удаа ирж исэн баг. За тэр тоонч юу. Гэхдээ энэ удаа ирэхэд ер нь онцлог шин сонин сайхан юм юу харагдаж байгаа юм? За тэгээ ер нь их хотын дүр төрх бас илүү ангуудаа байсан нэлээд анзаарлаа төгжрөл үүсч байна. Би энэ дээрээс Эрдэнэтэд төгжрөл үүснэ гэж боддоггүй байсан чинь тэгээд тэр чинь бас их хотын бас зангаар харагдаад байгаа юм биш үү? Наазхан тийм ээ. Тэгээд хагаа наалгар тавь ер нь одоо ямар нэгэн бүхэндл стресс байхгүй Эрдэнэтэд тэр болгонд их яргалтай сайхан байдаг штэ. Тэр байдал бас илүү тод харагдаж байна да. Ямар ажиллаар ирээ та? Энэ Орхон аймагт нөгөө хэлний бодлогын одоо салбар зөвлөлийн урилгаар хадагтай одоо юм бэлгийн урилгаар ирсэн. Таныг өнөөдөр бас ингээд нэвтрүүлэгтээ урьдгийн хамгийн том нэг хүсэл нь яг энэ тухай байлаа. Өнөөдөр дэлхийд дахинд бас шуугж шагшиж ярьж байгаа нэг сэдэв бол монгол хэлний тухай асуудал байна. Манай өмнөд хөршид энэ тухай ер нь их хүчтэй тэмцэл болж бараг улс төр болж явах шиг байна. Та энэ дээр юу гэж бодож байна? Тэгээ ер нь бол нэгэн цагт тухайлбал 13 дугаар зуунд дэлхийд монголоор ярьж исэн байх шүү. Одоо англи хэлний хэрэгцээ өнөөдөр ямар байна? Тэр үнтэй нэгэн адил тэр үед бол дэлхийн талыг эзэлсэн том их үзэнд гүрний төрөл хэл монгол хэл бол дэлхийн хэл байсан байх. Ийм их агуу өгшөлтэй хэл бол зөвхөн Монгол улсын газар нутгаар харьяалагдахгүй л дээ. Монгол үндэстний хүрээнд харьяалгадан тэр үний нэг том бүл хэсэг бол мэдээж өөрлөгчд өөр Монголын ахын дүүс байна. Өөр монголчуудын давуулзаа ярьж байгаа тэр үг түүхэн судалж байгаа нэг гайхамшигтай юм бол үнэхээр одоо худан монгол хичээг хуучин монгол хичээг яг тэр уугуул хэлбрээр нь язгуураар нь өөсөйлөр нь авч үзэж байгаа их том одоо уламжлалын орон зай болоо тэнд байхад байгаа шүү дээ. Тэгээ тэрл нэг жоохон бэрхшээл уушрахаар бол одоо яг одоо өөрийн өр хөөхд өөрийн хоронд авширч байгаа юм шиг хэмзэг хүлээж авсан шүү нэглэгт. Би бол тэгж бодож байгаа юм. Монгол улсад хил хамгаалах ерөнхий газар гэдэг нэг цэргийн байгууллага байна. Тэгвэл хил хамгаалах газар гэж бас би Монголд байдаг гэж ойлгоод байгаа юм. Монголын зохиолчдын хорог хил хамгаалах газар гэж. Яагаад тэгэхээр яруу тансаг агуу баян гэгдэх Монгол хүн бүхэн цээжэд элдэн ярьдаг атлаа өнөөдөр хомсхон болчихсон энэ монгол хэлийг хамгаалж тэрний төлөө тэмцэж байгаа хэдэн цөөхөн зохиолчд байна. Та надтай санал нийлж байна уу? Сайхан зөвлөл яг үнэн штэ. Тэгэхээр хэлийг бол одоо хэрэглээний төвшөнд, яруу сайхны төвшөнд
илүү тод хэрэгжилж байгаа нь магадгүй зохиолчд сэтгүүлчд байх л да. А тэр бол одоо энэ хэлний үеигч баяжуулагч хамгаалагч байх нь гарцаа байхгүй. А тэр үүднээс одоо зохиол сэтгүүлчдийг бол энэ тэмцэлд төл одоо галын улаан шугамд байх ёстой бүл хэсэг бол үнэхээр бид нар мөн шүү. Энэ үүднээс бол хамгаална уу хөгжүүлнэ үү энэ л бол үнэхээр одоо хэлийн зэрэг мэт хэл хамгаалах газар мэт их хэлээ хамгаалах нь бол бидний ариун үр мөнөөс мөн. Тэгэхээр би та нарыг бас их орончид гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр нэгэн цагт хэл мал гурвын тухай их сайхан хэлж энэ үгүй бол их орон үгүй юм. Тэгэхээр зэрэг хэлийг дайчин эрчүүд хамгаалж байна. Хэлийг яруу тансгийн дээдийг хүртээгч утга зохиолын салбарын та бүхэн та нөхөдтэй хамтраад бас Монгол хэл уран зохиолын багш нар гээд бас хэлний тэмцэгчд их хэлний зүтгэлтэнгүүд байна гэж би ойлгож байгаа юм. Тэгээ дөнгөсөө би энэ ярилцлагын өмнө бол Монгол хэл уран зохиолын багш нартай уулзалт хийлээ. Тэрүүний өмнө урд өдөр нь бол тэр Эрдэнэ сан сургуулийн багш сурагч нартай уулзлаа. Бас л их хэлний асуудал хөндөгдөж яригдж байна. Энэ сайхан байна. Ярина гэдэг нөгөө энийг хэл дээр хийхин тал гэдэг шиг. Энийг яриад энд одоо эмзэглээд энүүгээр бахархаад их хэлээрээ бахархаад одоо яах вэ гэдэг асуултын эмзэгийг мянгаар тавьж байгаа. Энэ орчин энэ цаг үе бол үнэхээр чухал зүйл шүү. Энэ үн дээр бол их сайн ажиллах хэрэгтэй. Энэ хэлний бодлогын зөвлөлийнхэн ялангуяа Орхон аймаг Эрдэнэтийн төвшөнд бол их идэвхтэй ажилладаг юм байна. Тэр үний нэг нь одоо энэ явж байгаа сарын 1-ний хүрээнд нэлээд цуврал ажил зохион байгуулж байгаа нэг нь одоо надтай холбоотой 2 өдөр хөөрнөлөө. Тэгээ энэ бүхний донд юу бахархаж байсан бэ гэхээр их хэлний төлөө түүний нэг одоо хамгаалахын төлөө тэрийг баяжуулахын төлөө тэрийг их хэлээ хайрлахын төлөө ингэ зохион байгуулалтаа бас сэтгэл гаргаж ингэж оролцож байгаа нь гоё байна шүү дээ. Сая ингэж Монгол хэлний багш нар чинь ямар ч идэвхтэй ямар ч сайхан улсууд байна. Маш гоё сэтгэлээс хандшгүй шүү дээ. Үүний хандлага гэдэг нь хандшгүй. Өчигдөр энэ Эрдэнэ сан сургуулийн 2 хүүхэд бол нөгөө өөрсдийн зохиолсон уралдаан төрүүлсэн эссег уншиж надад сонирхоллоо. Ерөөсөө тэрүүний цаана ерөөсөө л Монгол хэл уран зохиолын гайхамшигтай сайхан багш л гэрэлтэж харагдаж байна. Хүүхэд уншаад байгаа болооч багш гэрэлтэж харагдаад байна шүү дээ. Хүүхдээ яаж тэгж хөгжүүлж чадаж байна. Гоё байсан. Одоо цагт төдийлөн хэрэгдэж хэлэгдэхэ болчихсон магадгүй ярил их хуучинсаг үзэл юм шиг санагдах. Эглэхэн бөгөөд агуулга төгөлдөр монгол үгнүүд ховордож магадгүй ийм үгээр зохиол бүтээлэн туйрвдаг байсан. За Монголын зохиолчдын дундаас төрийн шагнал 2 удаа авсан 2 хүн байдгийг нэг нь таны багш Алдарт Онорвын намдаг. Танай багш та нарын үед ер нь бас энэ монгол хэлний тухай ер нь хэрэг ярьдаг байсан юм. Та нарын үеийн тухай харьцангуй одоогод бол бас тунгалагхан байж таа. Тэгээ тэд нар бол одоо зохиол уурж монголоор бичдэг хэвээрээ л байсан. Уурж монголоор бичиж дараатын шинэ бичлэг буулгадаг. Тэгээ одоо инженер шинжилгээ мүлгээ чинь ингээд яг хотон монгол хууч монголоор унших тэрийг кириллээр оруулаад унших хоёр өөр байдаг шүү дээ. Тэр дуудлага, аялга, хандлага, ихшгэлэн чанар. Тэр талаас бол багш мэдээж одоо шинэ бичиг сайн тэгсэн эзэмсэн ч гэсэн шинэ бичгээр биш одоо сурсан уугуул төрлөх бичгээрээ л бичдэг байсан. Зөвхөн энэ хандлага бол одоо багшийн монгол хэлэндээ хандж байгаа хандлага байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд яг хуу ерөнхийдөө бол бидэнд зөв бичгийг шаарддаг гэсэн. Зөв бичнэ гэдэг зөв сэтгэнэ гэсэн үг. Зөв сэтгэхийн тулд монгол сэтгэлгээ байх ёстой. Монгол сэтгэлгээний цаана монгол ахуй байж ёстой. Тэгээ монгол ахуйгаа сэтгэлгээ нь бий болоод тэр сэтгэлгээ нь бол бүтээл болж байгаа. Гарч штэ энийг шаарддаг гэсэн штэ. Өөрөөр монголоо мэд монгол хүн чи өөрийгөө мэд. А тэгжээж бусдын тухай яар. Бусдын тухай бич. Монгол байхын тухай. Тий. Тэр монгол байхын нэг том шалгуурч нь өөрөө монгол хэл байна штэ. Сая хэлээд монгол хэлний үгсийн баялаг бол харьцангуйс багасч байна гэдэг энэ бас үнний талтай шүү. Нэг монцомог модон хэлэгдэх шиг одоо тодорхой цөөхөн хүрээнд эргэлдэж
байна. За энэ бол явж энэ Монгол ахуйгаас хэр олж ийнө тэрнтэй л нэг тусгал байхгүй. Одоо жишээлбэл миний нэг санаа зовоод байгаа юм бол одоо яг ингээд хотын одоо суурин амьдралаар одоо төрсөн өссөн хүмүүжсэн энэ хүүхдүүд жоох хэцүү байна. Яагаад гэвэл Монгол ахуйгаас хол өссөн хөдөө ахуй тэр мал ухаан тийм ээ. Хөдөө тэр буутхан газар аз жаргалтай амьдрах тэр Монгол ухаан. Энэ бүхнээс хол өсөж шít. Энэ бол тэр хүүхдүүдийн буруу биш юм. Монгол ахуй өөрчлөлт шít. Яг тэр хэмжээгээр бол жишээлбэл Монгол үгийн сан дээр үнэ дутж байгаа юм. Жишээл одоо нэг Монгол гэрийн одоо бүх тавилга хэрэгслийг нэрлээд адуу гişээр зүслээд тий зүсэмгийн хэлээд энэ минь байхгүй учраас тэр хэмжээний үгэн тэр хэмжээс гадна юу тавилдуулаад тэр үгийн сан хавтж байгаа. Энэ үеийг илэрлэнэ. Нөгөө талаасаа бол гадны гадаад хэл сургууль гайхамшигтай зүйл. Дэндүү шүтэх нь бас эргээд монгол хэлэнд бас хор охирлуулж шít. Тийм учраас бол зарим зохиолчдын зарим хүмүүсийн бичсэн шинэ үеийн улсуудын заримыг үзэж явах тус дэндүү оршуулгын шинжтэй сэтгэлгээнд ийм харагдаад байгаа талаас ажиллах юм а бидэнд. Энэ бол бас монгол хэл дээр бас нэг аюулын харангад тохиод байгааг нэг шинжигч би харддаг шүү дээ. Монголоор уншаад байгаа ч гэсэн одоо нэг галгалцсан юм шиг, орчуулсан юм шиг, орчуулгын сэтгэлгээл харагдаад байдаг байхгүй. Энэ ихтэй тийм дэлгэрэнгүй биш л дээ. Та орчуулга ярьсных би нэг бас нэг ийм зүйл асуух гэж байна. Монголын одоо алдартай зохиолч Чадравалын Лодой Дамб гэж танай нутгийн хүн. Монголын ард түмний хамгийн сайн мэддэг одоо Алтай Дармаан, Дунгалаг Тамир Армаан гэдэг юм олон мундаг зохиолууд байна. Лодой Дамб үргэлжилсэн үгийн зохиолыг уншиж яхад тэр чигээрээ гайхамшигын ертөнц байдаг. Лодой Дамб Тунгалаг Тамирыг бичиж байхдаа нэг шүүмжлүүлээ дөлгөөн дооноос хуулсан гэж шүүмжлүүлсэн гинлээ. Тэгээд өөрөө тийм би хуулсан яад ингэж хэлсэн гэж. Тэгэхээр тэр дөлгөөн дооныг орчуулсан хүн мундаг орчуулж яадаг гэж би ойлгож байгаа. Тийм үү? Тасцаран орчуулга баг тий. Тэрийг бол би өөр нүдээр хэлсэн болоо өөр утгаар яригдсан болоо гэж ингэж ойлгохдоо яг надад яриаг чинь. Лодой Дамб юу гэж хэлсэн бэгээр би тийм ээ энэ дөлгөөн дом бол миний ширээн байгаа. Гэж. Тэгээд тэр үнтэй адил болчих биш биз гэдэг утгаар уншиж судалсан байж болно шүү дээ. Магадгүй. Тий. Тэр дөлгөөн дангарма нэг одоо хуулаад Дунгалаг Тамирыг бичлээ гэж ингэж бас ийм яриа гарч штэ. Хэрвээ тэр үнэн бол би бол баярлалаа гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл тэр Монгол арман бол дөлгөөн дуны хэмжээнд, шоолохын хэмжээнд, дэлхийн дахны хэмжээнд тийм төвшөнд хүрч чадсан бол баярлалаа гэж хэлэх хэрэгтэй штэ. Нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр үеийн тэр харах өнцөг юмнууд нарай өөр байсан байх гэж би бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл дөлгөөн дон арманы хэмжээнд энэ Монгол болсон энэ хувьсгалын үйл явдлыг бичихийн тулд яг тэрнтэй адилхан үйл явдал адилхан хувьсгалын ямиг бичихтэй бол төстэй болчих бас магадгүй шүү дээ. Хуулаагүй мөртлөө хуулсан юм шиг бичих болно шүү дээ. Тэгээд тэр үнээс ангижрахын тулд өдөр тутмын нүдэндээ ил байлгаж ирсэн ч бас байж болно шүү дээ. Тэгээд энийг одоо аль өнцгөөс нь харж тайлбарлах үгдээс л одоо бүх юм шалтгаалгаа байна. Орчуулгын тухайд би цааш нь үргэлжлүүлээд асуух гэдэг. Дэлхийн одоо сонгодог алдарт зохиолч Александр Сергеевич Пушкин гэж хүний Алтан загсны үлгэр гэдгийг нэгэн цагт Монгол хүүхэд бүхэр жижигэр уншдаг байлаа. Хөгцөнхөр далайн эрг ирмэг газарт гээд хөвөө хязгааргүй гэл ингээд их яруу тансаг үгтэй. Яг Пушкин өөрөө тэгж бичээгүй. Зүгээр л нэг эмгөө өвгөө хоёр нэг далайн эрг дээр амьдарч ээжээ л гэдэг. Тэгэхээр түрүүн та нөгөө одоогийн арман нэг орчуулгын шинжтэй болсон гэд яриад байгаа болохоор л би орчуулгын тухай асуугаад байгаа юм. Энэ зэрэг орчуулга. Тэгээд тэр бол яг үнэн юм шиг байгаа юм. Гэхдээ тэр бол нэг шинэ орчуулгын нэг чиглэл гэх юм уу нэг тэр зэрэг багшийн өөрийн нэг дэг сургууль байна шүү дээ. Тэрийг ерөөсөө Монгол зохиол болгоод хийсэн байна. Тэр чинь яг хадмал орчуулга биш. Тэр зохиолын санааг нь аваад тэр Монгол
үл гэршил байгаа тавьчих штэ. Энэ бол магадгүй орчуулга хадмал орчуулга байж болно. Тэрийг бол одоо өшөө баяжуулж болно ч гэдэг юм уу. Эсвэл одоо бүр үндэсний хэмжээний өөрчлөлөө сэтгэлгээний өөрчлөлөө хийж бас болмоор юм гэдгийг нэг туршилсан болоо гэж боддог штэ. Тэгэхээр тэр бол бас нэг орчуулах эрдмийн бас нэг л үнэхэрийн дагнаас судлууштай магадгүй дагам дуурах хэмжээнд байж магадгүй тийм туршсан энийг л байх гэж бодож байна л да тийм ээ. Би тэгэхээр зэрэг бас нөгөө хүмүүсийг одоо юу гэдэг нь зэмлэх гээд байгаа юм. Одоогийн орчуулгын бүтээлүүд нь орчуулгын биш, оршуулгын бүтээл болж байгаа мó даа л гэж зэмлэх гээд байгаа юм. Ягаад тэгэхээр тэр хүмүүс тийм яруу тансгаар их хэлнээ буулгаж бидний зүрх сэтгэл тийм ойрхоноор хүргэж чадаж яхад магадгүй зарим нэг залуучууд маань арай л нэг өөрөөр орчин цаг. За хөгжил байх л да. Би тэгж бодож байгаа. Дэмэт яг нэг тийм явцсууд тухайн уран бүтээлч хүн болвол нэг тийм өсөлтийн нэг тийм үе шатаамждаг штэ. Шийдэ дуучин гэдэг л шийдэ адар сүрэнтэй адилхан олоотой хүмүүс ихлэ адар сүрэнг дуулаад тэгээ дуулах ивая олоод тэгээ хүнд хүрээд дараад нь өөрийгөө олоод шин дуу хийгээ явах тийм үр явцас байна штэ. Тэрүүн тэнэг адил дээр орчуулгын бүтээлүүдтэй тийм тухайн хувь хүний өсөлтийг харуулсан тийм юм байж магадгүй л дээ. Би таныг дуу ярьсан болохоор одоо бас нэг юм ярихаар л тэрлүүлдэг л давхиж очиад байгаа юм. Дууны яруу найргийн тухай асуух гэж байгаа. Монголын дууны яруу найраг гэж нэг яруу найргийн дунд нэг тусдаа төрөл байна уу да гэж ойлгоод. Та нарын өмнөх Монголын дууны яруу найргийн томоохон төлөөлөн Лувсангийн дог дөрж Жамцын Матраа гэд мундагчууд байж дараа нь залгаж авсан хүмүүс нь Үржингийн Хөрлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар гэд тэр цаг үедээ дууны яруу найргийг амтай байлгаж ард түмэндээ дуутай байлгасан ийм гавьяатай хүмүүс. Одоо цагийн дуу бас жоохон хөгжөөд үг нь өөр болоод ах юм. Тийм угаасаа хөгжих ёстой юм чинь тийм. Би бол Жамцын Бадраагийн шүлгүүдийг судалж үзчихсэн үнээр гайхамшиг. Тэнд бол хоёр нан тийм харагдаж байна. Нэгдүгээрт нь угаасаа өмнө олон жил ярьсан дэр дууны яруу найргийг бол Бадраагаа өөрийнхөө төвшөнд тэр үеийн одоо шинэ орж ирж байгаа ур амьсгалын дагуу шинжилгээ тавьчих шít. Тэр үеийн сонголт тэр аяг шиг бол шал өөр юм байгаад байна. Нөгөө гайхамшигтай бол Бадраагаа шууд ая сонсоо дээр нь одоо шүлэг бичдэг, дуу хийдэг. Ийм хөгжмийн боловсролтой хүн байсныг хэлд мэдрэгдэг. Нэг удаа би Бэрвагот яриа сууж байхад тэр намрын өнгөд нэг дуу байдаг. Тэр намрын мэлтэлцэн сүүшг сарны туяан тэгээд эхэлдэг тийм ээ. Тэгээд тэрийг Бэрвагануудаа ярьжсэн. Зүгээр эхлээд ая байсан гэж байна. Тэгээд аяа бол Бадраагад нэг удаа сонсгосон. Тэгээд сонсчгүй энэ чинь дуу юм байна шүү дээ гэхгүй юу. Тэр Бэрвагаа гайхадгүй энэ чинь дуу шээ. Энэ чинь миний сайхан ая байхгүй гэсэн. Тэгээ гараа явсан гэж. Тэгээд нэг хоногн дараа тэр сайхан үг хийчихэд ороод ирсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ одоо сонсоход бол тэр үгэн дээр 80 хийсэн юм шиг тэгж нарийн наалтж штэ. Тэгээ энэ бол одоо дууны яруу найрч хүний нэг том онцлог. Тэгээ бид нар ч гэсэн бас тийм тохиолдол зөнтэй байна да. Одоо шил болохоо тэр нэлээд олон дуунууд бол бас аян дээр үг зохиосон тийм зүйлс бас байна. Ингээ бие бинийгээ хөглөөд явдаг нь дууны яруу найрч тийм бас нэг онцлог байх шиг байх юм да. Бадраагийн тухай ярьсных саяхан Бадраагийн тухай нэг нэвтрүүлэг гарлаа. За тэн дээр нөгөөхөө Жаргах зүрхэн гэдэг дуу бүтсэн тухай ярьж байгаа юм. Гончиг сумлоогоо нэг их шиг дутсан гэсэн чинь тийм ээ гэдэг их шиг оруулцгаа гэж таарч исэн гэж. Тэгээ Бадраагийн зарим дуунуудыг зөвхөн ардын дуу юм уу гэж боддог байсан шүү. Зандан шоо, Жаргах зүрхэн энэ төр гэд ардын дуу юм байна даа л гэж боддог байсан. Хожуу мэдхнээ одоо цагийн бидний өмнөх цагийн уран бүтээлчдийн бүтээл байсан байна лээ. Балхаа гэдээ ярьснаас та ер нь олон хөгжмийн зохиолчтой хамтарч уран бүтээл хийв үү? Ер нь нэлээд ихтэй хийсэн шүү. Яг үнэ эхлээд. Тэгвэл дийлэнх дуугаа бол Балхарчуутай, Харангийн Чукатай, одоо энэ Панай Эрдэнтийн Зэрэн Дондовтай эдгээр хийсэн дээ. Та ер нь одоо нөгөө дуур энэ цомнол гэж ярьдаг. За жүжигийн зохиол ягаад жүжигийн зохиолыг онцолж хэлээд байгаа вэ гэхээр танаа огшол жүжигийн том зохиолч. Одоо Монголын баг жүжигийн зохиолыг загламайлсан хүн гэж хэлж болно доо, тийм ээ. Тэгэлгүй ягаад би дуу ингээд орцсон юм бэ гэхээр миний нэг өөрийн үзэл баримтлал байна да. Тэгээ дуу гэдэг бол юу юм бэ гэж. Тэгээ дуу гэдэг бол миний бодлоор
хүнд хүрэх хамгийн дөт зам юм аа гэж би ингэж боддог, ингэж том явуулд ингэж хэлдэг хүн. Тэгэхээр уран бүтээлч хүний ерөөсөө л эцсийн зорилго бол хүний сэтгэлийг эзэмших, тэнд нь одоо хүрэх, нэвтрэх энэ л үйл явц явж штэ. Гэтэл ийм сайхан боломж дуундар харагдаж байгаа чинь би тэр лүгэл орно штэ. Тэр үднээс хойд дууны яраа найргал үнэлэн шунан дурлаж орсон. За жижигэн зохиолын тухайд бол арга байхгүй. Намдаг миний багш намдаг бол үнэхээр Монголын сод хүн. Тэр нь юугаар хэлэгдэх вэ гэхээр 30-аад оны жижигэн оргил нь багш байж л байна, 40-аад он байж л байна, 50-аад он байж байна, 60-аад он байж байна, 70-аад он байж байна. Тэгэхээр энэ 40-50 жил Монголын утга зохиолын жижигэн зохиолын энэ ноён нуруу болж явна гэдэг бол одоо гайхамшиг гэхээс өөр илүү яах. Тэгээ ванган бол гайхамшигтай хүн. Би Монголын уран зохиолын түүхэнд ванганы бүлгийг бичижсэн. Одоо тэг шаан тохиолж байна. Гэтэл ванган говн жанртал 60-аад оны л үзэгдэл байхгүй. Нэг 10 жилийн үзэгдэл байна шүү дээ. Энэ үүднээсээ бол ингээд цагт нь өөрийгөө хөгжүүл, цагийн аясыг мэдэрч тэрийг сөрж тэрийг хөтлөж урагшаа явна гэдэг бол тэр Донорын намдаг гэдэг хүний үнэхээр гайхамшиг. Одоо эх жил бол 110 жилийн хой болно. Энэ онд нь одоо би бас багшийнхаа төлөө зүтгэнэ гэдэг бид нар өргөөхтэй тэр намдаг судлалын самтай хамтраад бид нар ажил хийж шүү. Магадгүй зүгээр өнөө цагийн балчирхан хүүхдүүд маань Донорын намдаг, сонон малжрын буян нэмэх, ташдуржийн нацаг дорж өөр хэн байдгийн тэр үеийн чойжлын чимэд чойжамцын ойдов ламжуй ванганыг жаахан энэ залуучуудын маань сэтгэл зүрх тарихнаас алсарсан байх гэж би боддtiin. Тэгэхээр эх жил та нар бас их сайхан ажил хийх гэж байгаа юм байна. Амжилт хүсье. Баярлалаа. За булганыхан, увсынхан, хөвсгөлийнхэн гэд их олон алдартай бөхчүүдтэй нутаг гэж ярьж байгаа юм. Говьлтах их олон зохиолчтой. Зүгээр миний мэдхийн л бол би зарим нь бас мэдэхгүй бах. Мишгийн зэдэн дөрж, Санжийн бүрв, Далхаагийн норов. За тэгээд Болор цамын эзэн яруу найрагч Тооман Очирхүү, Хайдвин Жилаажив, Үржингийн Хөрлөбаатар гэдэг ингээд үе үеийн их олон мундаг зохиолч, яруу найрагч, уран бүтээлчд нөгөө төрөүний хоёлоо нэвтрүүлгийн ихэн дэрдэг их хэлний дайчид олонтой. Танай нутаг ус тийм яруу төгөлдөр цэцэн цэлэм хүмүүс олон байсан юм уу? Ер нь манайхан минь туснаас эхлээл одоо яруу найраг ярьдаг болсон шүү дээ. Би ямар зургын дарга сайхан орж ирэх үеийг хэлдэг шүү дээ. Тэгээ уул устгаас холбоотой байхаа үнэхээр нөгөө сэтгүүл зохиолчтой хувьд бол говьлтай амир тооны хөвдөж, чанарын хөвдөж дээгүүр орно шүү. Ер нь эхний айрагт байна, манлаад шивэж магадгүй. Тэгээ лочаахын хэлсэн үг шүү дээ. Говьлтай одоо 3 сайн зохиолчтой 30 муу зохиолчтой гэдэг. 3 сайн зохиолч хэрэг шадраа болол одоо лодонгийн төдөө мишгийн зэдэнд орж ихэ за одоо болно гэдэг байхгүй хүмүүс. Муу зохиолч гэсэн чинь одоо Сонон Меловчин одоо Тооман Очирхүү, Санжийн бүрв гэж чинь ямар нэг муу багт гэдэг шахаад юу ярьж байгаа. Тийм л бараг оноогош хойл юм. Үнэхээр уул устайгаа холбоотой одоо хангар сайхан одоо хөгсчүүд олонтой байсан. Тэд нар бол одоо жээжинд нь Монголын төв соёл баримтгалагдсан тийм л мундаг усуд байсан шүү дээ. Одоо харин одоо тийм сайхан хөвгдүүд их сөрж байна. Бидний нуруунд дээр бол их ачаал ирж байна. Бид нар яаж тэр хэмжээнд байх вэ? Гэтэ байхыг одоо ирмэлзэл явж шүү дээ. Хүмүүрт нутаг нь сайхан л байдаг. Хүмүүрт нутагтаа очих бүр илүү сайхан байдаг. Гэхдээ би танай нутгийн газар усны нэрийг яруу найраг шиг юм гэж дандаа бодож идэв. Хаа нутгаас суугаад уссан чарагдаг сутаа хайрхан уул, хар азаргын нуруу, хантайшрын нуруу, бурхан буудаа гэд шаргын говь энэ бүхнийг ингээл сонсож яхад яг нэг яруу найраг шиг надад санагддгийг. Тэгээ тэрнтэйгээ холбоотой ингээд их олон мундаг тийм цэцэн бэлэгтэй хүмүүс төрсөн юм болов уу гэж. Монголын утга зохиолын салбараас хамгийн анхны хөдөлмөрийн баатар танай нутгийнх тийм ээ. Тэгээд Алдарт лодонгийн дэдв. Одоо хойч үеийн залуучууд нь ер нь танай нутгаас Монголын ард түмэнд оюун ухаанаа хайрлах тийм мундаг зохиолчд төрхнө. Нэг хэсэг жоохон ажиглаад байсан. Одоо бол ер нь төрж гарч ирж байна. Улуу сайхан залуучууд гарч ирж байна. Мэдээ тэдний донд одоо тэдрээс дахиад ялгараа гараад ирэх тийм хүүхдүүд зөндөл байгаа шүү дээ. Одоо яг тийм ингээд нэг үе үеэрээ
одоо морь бүх яруу найз гурвал үе үеэрээ гарч ирдэг юм. Тэгээ үе дотроо нэг нь одоо цойлоо тэрүүгээр овглохтой явдаг. Ийм л одоо үйл явц явж штэ. Тэгэхээр одоо би одоо гордож байгаа. Манай гавалтаагч нэг хэсэг одоо улсын гайртай Ганбаатар ахлуулал нэг үеийн сайхан залуучууд гарч ирсэн штэ. Одоо тэгээ нэг жоохон тогтчиход байна. Тэгсэн чинь одоо сүүлийн 2 жилийн барилдаануудыг харахад мундаг сайхан залуучууд хамтаа ажиллаж дэвж байна. Гараад ирж штэ. Одоо тэр дотроос дахиад тодорхой штэ. Яг түрүүтэй адилхан тэрийг дагаач гэдэг юм одоо яруу найраас зохиолчд бол гарч ирж байна. Яагаад ч ингээ хурдмаар бүх хоёроос салшгүй байх нь ойлгомжтой боловч яруу найрагчийн нэг тийм үе яг тэдэртэй хамт ингээ толголоод байдаг. Тэр толгоо одоо орж ирж байна гэж ойлгоод байгаа штэ. Хараад байгаа штэ. Итгэж бардад байна тийм ээ. Нэг үеийн бөхчүүд гэж Монгол улсын гард Нямдэрчин Ганбаатар, Монгол улсын гард Янцангийн Батэрдэн, Монгол улсын зам Батулдын Сорнзон болд гээд нэгэн үеийн олон сайхан шижгэнсэн залуучууд одоо ч гэсэн бас сайн барилдаж л байна. Магадгүй гоолтойчууд тэрийн наадамд сүүлийн дөрвөн бүхэд харж ил байсан баг. Тий. Яг хөө зөв нэг юм бас одоо цаг үеийн өнгөрсөн чи би хэлчихье гэж бодож байна л да. Би бол Улаанбаатар санааны эрхлэгч байхдаа 90-ад оноос тэр Монгол улсын арслан солонгуудад зориулсан барилдааныг зохион байгуулж явсан. Уг нь бол бүр 1989 онд анхны одоо санааны нэрмжтэй арслангуудын барилдааны зохион байгуулж байсан л дээ. 90 онд Монголын үндэсний бүхэн албаа байгуулагдсан шүү дээ. Тэрээс өмнө гэсэн. Яагаад заавал арслангуудыг онцлсан юм бэ гэж. Манай аймагт бол авраг нь байна, Батсуур авраг. Доош бүх цолн байна, арслан байдаггүй байна. Тэгээд хэзээ нэгэн цагт нутгаас мань арслан дөрөх болдгоо гэж одоо ерөөл болгоч гэдэг юм уу. Тийм байдлаар бол би Монгол улсын арслан солонгуудыг бүр зориуд сонгож аваад жил болгон нэрмжит барилдаан хийж явсан шүү. Энийг би одоо задлж хэлж байна. Тэгээд тэрүүнээс хойш бол Эрдэнэтийн заануудын барилдааны нэрмжит болгож хийсэн. Тэгээд одоо бүх солонгууд нэрмжит барилдаантай болсон. Энэ бол Монгол бүхийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлсэн ийм үйл явцаа гэж ингэж ойлгох хэрэгтэй тийм. Би харин танаас арслангуудын тухай асуух гэжлээ. Та ч олон арслангуудтай ойр дотн байж, яриа хөөрөө хийж, тэдний бас олон сайхан домог мэт тийм зүйлүүдийг сонсож явсан хүн учраас би асуух гэжсэн. Одоо ер нь Монголд хэдэн арслан солтон байна? За нэг 45 6 байсан. Одоо тэгээ яг ер нь бол сүүлийн залуучууд чинь тэгээ лаврагуулаад дэше ягчаад байна шүү дээ тийм ээ. Одоо нэг би яг тодорхой тоогноос хийж мэдэхгүй байна да. Нэг 50 орчмол байгаа. Тийм 50 орчмол байгаа. Энэ олон арслангуудыг та мэдээж ингээд судлаад гэдэг юм уу бас уулзаад эд сайхан байхад нь таарлаж л байсан баг. Магадгүй Уранга аймгийн 30 ус сумын харьяат Монгол улсын арслан Гялдангийн цоодол, Сүндрүүгийн самдан жигмэд, Аранга аймгийн харьяат Улан баярын мэдэд дөрж гэдэг юм уу, Булган аймгийн сайхан сумын харьяат Бямбин жамн дөрж гэдэг юм уу те. Хурц арслан Бадам Сэрэж гэдэг юм уу. Их тийм бүгдээрээ л мундаг сайхан бөхчүүд. Нүнжиг ханхалсан эр хүн хэн байх юм? Таны бодлоор. Үгүй яг сүүлийн залуу арслангуудыг сайн мэдэхгүй байна яг үнэлэгт. За яг миний үеийн одоо тэр явж ясан тэр арслангууд бүгд гайхамшигтай. Зарим шүүмжилдэг одоо голс төрүүлээгөө шүүгийн дөрөд үлдээд арслан болсон эдэргээд ярьж идэг. Ихтэй яг ингээд арслан солон тэдэд агтсан хүн байгаагүй. Харин аврагын энтэй арслангууд байсан болохоос энэ хүнд бол арслан солон агтаад байна шүү гэж харагдах ганц ч юм байгаагүй шүү дээ. Бүгд сайхан Монгол хээгүү гинэн гэмээр их сайхан сэтгэлтэй Монгол бүхэн төлөө төрдсөн тэрийг өөрөө ойлгоцсон тэгээ хүчин зүтгэсэн тийм сайхан өгчүүд байсан. Одоо жишээлбэл яг тэр арслангуудын барилдааны хийж явах тэр оргол арслан гэдэг хүн мэддэг байсан шүү. Нутгийнх нь мэддэг. Тэр 55 онд хөдөлгөөн мөртөө дахиж ирээл цуглааны үеэр улсад төрүүлсэн дараад нь бэртээ дахиж барилдаагүй. Тэмээ өргөдөж амьдарч байгааг бол болгоноос ирдэг байсан. Ирэх биш одоос нэлээд тэмээ өргөдөг тэр алдсан хүмүүс мэддэг байсан. Гэтэ харсан хүн бас тийм залуучууд зөөхөн л байсан байх. Тэгээд тэднийг эргээ тэр бүх судлалын гүйлгээнд татаж оруулна гэдэг чинь өөрөө лам буй юм байгаа. Магадгүй тэр үед бол арслан нөгөө одоо энэ 90-ад онд чинь одоо Батэрдны үе гараад ирсэн. Энэ улсад төрүүлээд арслан болох боломж бол харьцангуй бага байхгүй. Цойлсон одоо Баян хаврагын үе, Мөнх хаврагын үе, Батэрдны үе савсар маш бага байна шүү дээ. Тэр дундууд гарч ирж арслан зол улсад төрүүлж арслан цол аавна гэдэг бол их ховор үзэгдэл байхгүй. Одоо бол ингээд бүх барилдаан жигдэрсэн бүгдээрээ ижил төвшөнд залуу солтонгууд
бэлтгэл хийдэг болцсон. Одоо бол бараг сувын золтой хүн улсад төрүүлэх шиг юм байна шүү дээ. Аймгийн золтой хүн улсад төрүүлнэ шүү дээ. Тийм хэмжээнд бэлтгэлийн одоо тэр чанар шансаа бүх юм хооцсон байна шүү дээ. Нөгөө тэр үед бол тэр хэдэн томчууд жишээлбэл Баян хавраг Мөнх хавраг хоёр хоорондоо яаж барилдах вэ гэдгээл бодно хөөс бусд нь бол тооцоогүй шах байхгүй. Тэгээд тасгацсан байсан. Тэрийг би нэг удаа Баян хаврагт бас ярьжсэн Мөнх хаврагтаас ярьжсэн гоо тэр үед бол та нар харахгүй шүү дээ. Яг л та нар дэлхийн хэмжээнд олимпийн хэмжээнд бэлтгэгдсэн ийм бэлтгэлтэй хүмүүс. 700 зам мэтийн улсууд бол машин барьж давхиж ирээл зодог өншөд барилж энийг хооронд ялгаа байна шүү дээ бэлтгэлийн ялгаа. Тэгэхээр та нар ч тасархаа байхгүй яасан чинь тийм шүү гэж хэлж ирээ шүү. Тэ. Одоо бол бэлтгэл ялгаа байхгүй болсон. Яста тэдний завсраар бол одоо шүдний зэгцэл үрсгэл гүйж гарахгүй бол боломжгүй дээ. Тийм. Би одоо нэг сонин зүйлийн тухай танаас асуух гэж байгаа юм. Магадгүй өмнө нь та хаа нэгэн газар ярьсан ч байж магад, яриаггүй ч байж магад. Танай нутагт хараа заргын нуруунд Чингис хааны баруун дөрөөг онгулсан гэж би зүгээр уншиж байсан санагдах юм. Улан хатна навьяас жонгулж исэн гэж. Та дөрөв цуглуулдаг шүү дээ. Тэр тухайгаа яриач. Одоо нэг тэр цуглуулга маань сайн явж ирэхгүй байна. Би өгнөрөөс миний цуглуулга бол гар өсгтэй ном байна. Гар өсгтэй номнод одоо хүмүүсийн гар өсгөрж билгэсэн ном нэг 1300 ном байна шүү дээ. Тэр номны үгээр нь би төвөрлөд ном хийж байна. Бас дурсгал юм. Нөгөө талаас яг тэр номон дээр хүн дурсгал болгож бичгтээ гараар бичиж шүү дээ. Гар бичмэн шиг байх юм шүү дээ. Тэнд гар өсгөө зурж, гар өсгөө үлдэж байна. Яг тэр акшнд төрсэн сэтгэлдээ хүн бичиж байна. Тэр бол торгон мэдрэмж явах бэлдэж байгаад бичиж байгаа биш үү тийм. Тэр олон тийм соёл байгаа учраас тэгээд ном солилцох, ном хадгалах, номыг дээдлэх соёлын бас нэг юм гэж ингэж би одоо чи ном цуглуулсан л да. Гар өсгтэй ном. Нөгөө нэг цуглуулах нь бол би бас хөгийн ягаад одоо жижиг цайны халбаг шүү дээ. Тийм цуглуулсан. Амны халбаг. Тэр чинь бол их сонин шүү дээ. Зарим жишээл одоо ингээд Америкийн ерөнхийлөгчдийн цуврал зурагтай эдэр байж идэв шүү дээ. Олон янзын цуглуулагч төрүүлт юм байна тийм. Нилээ би цуглууллаа тийм. Сүүлд нь бол би дөрөв цуглуулж эхэлсэн тэгээд нэг сайн явахгүй байгаа юм. Дөрөв бол одоо их байна. Гэтэ дөрөв өөр их бэлэгдэлтэй байгаа. Тийм ээ. Яагаад гэж асуух гал. Яагаад тэгэхээр чи одоо шил аянд явж байгаа, дайнд явж байгаа хүүхдийнхээ зэрэгт явж байгаа хүүхдийн одоо дөрөвөнд нь сүйд тусааж мартуулж шүү дээ. Энэ бол тэр яра одоо инхмэнхийн бэлэгдлийн сэтгэл одоо юу тайлбарч болно. Тэгээ ер нь хүн бол амьдрал дандаа өксөх замаар л явах хэвээр тэр өксөрийн нэг том бэлэгдэл бол дөрөв юм гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ дөрөвний талаар жоохон судалгаа хийсэн. Яг зургийн цуглуулга бол маш их байна. Бодтоор бол цөөхөн байна. Цөөхөн байна. Тэгэхдээ цөөхөн бах нь харахгүй. Ягаад тэгэхээр хүмүүс төдийлөн дөрөөг бас ингэж яг таны ярьж байгаа шиг ингэж өндөр үнэлж ингэж мөн чанарыг боддог зүгээр дөрөөл гэж боддог болохоос биш. Магадгүй том утгаараа дөрөв бол том зүйл юм. Хинчигвэ амьдралд дөрөөлж гардаг нэгэн зүйл байх юм. Магад таны үр хүүхдүүд таны сэтгэлийн их тэнхэн дээр дөрүүлж амьдралд хүрч байгаа ийм зүйл байх юм. Тэгэхээр зэрэг би харин яагаад дөрөв цуглуулсан юм бэ л гэж асуух гээд их сонирхоод байгаа юм. Зүгээр яг танаа нутаг тийм дөрөөг ингээд аваач онгулсан гинлээ гэдэг юм би уншиж ирсэн учраас бас тийм ч юм болов уу гэж бодож. Яг би бол юу гэж боддог шүү. Одоо Чингис хааны онгоны хайгал байна шүү дээ. Би магадгүй одоо Гуултай аймгийн асуу жаргалангийн нуруу хараа заргааны нуруу тэр хавцаа онгосон ч байж магадгүй гэж би боддог. 8 сарын дундуур их хан одоо таалууллаа тэр илсэн цөл дундуур тэр халуунд нутг руугаа зорио явж штэ. Тэгээд эдгээр хаан мужигсан одоо тэр би зогсон бол муудна чи юм боллоо штэ. Зөвхөн онгоцоор явчихж байгаа ш. Тэгээ болохоо байгаа дэрийг одоо чандралсан байх гэж би боддог. Тэр гэлгүүтэй баатрын үгэнд би тэр нуус төвчөнд байгааг харахад ингэж хэлж штэ. Хан аюу хасагдрагны дугуй хангалтуулан хөдлөө хараацхай шууны жигүр болон одоо гэж. Өөрөө хэлвэл ингээд чандралаад тэнгэрт өргөсч чинь гэсэн үг. Магадгүй. Тийм магадгүй. Тэр нь бол явж хасах зэрэглэнгийн нуруу байсан байж магадгүй тэнд бол хасагдрагны дугуй байсан. Тэгээд тэр бол одоо хазаргын нуруу онгулсан азаргын тэр нэрсэн ууснд байна уу байна. Тийм учраас бол ингээд тэр явс дундаа тийм
онгосон газар манай алтай байх үндэстэй. Одоо хамтаашрын нурууны эдэнд бол бас экси онгоо энэ гэдэг байна шүү. Байгаа тийм болж маш байж энэ тийм. За бид хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөх төгсөж байгаа. Гэхдээ өндөрлүүлэхээс өмнө дахиад л монгол хэлний тухай би ярих гээд байна. Яагаад тэгэхээр зэрэг энэ улс үндэстний ам бөхтэй байхад нэн чухал шаардлагатай зүйл юм. Хэлгүй хэлгүй бол гүрэн улс гэж байхын учир юм. Зүгээр ингэж одоо нөгөө хөгжөөд одоо юу гэдгийг нөгөө гар утас одоо сошиал ертөнцөөр бие биелүүгээ латин үсгээр загтал хэлгээгээ тэрийгэ товчилж бичээд ингээд хэлмэн жоохон буртаглагдлаа. За яг хөгжил юм байж магадгүй хожмын нэгэн өдөр би ургийн овг болоод аавынхан нэрийг монгол хэлээр кирилл үсгээр бичиж чадхан байх вэ гэдэг харуулсал төрөөд байх юм. Та юу гэж бодож байна? Тэ одоо биш Монголын сэтгүүлчнийг сэвлэл бас удирсан олон жил байлаа шүү дээ. Тэгээд хятад Монголын хэвлэлийн форумд нэлээд одоо оролцож байсан. Нэг удаа өөр Монголын Буг хотод болоход би монгол хэл ба Twitter гэсэн илтгэл авчихсан. Twitter, Facebook-ийг бол хятад хаацсан байна шүү дээ. Энд байхгүй. Тэгсэн мөртлөө би тэнд тийм илтгэл авсан. Тэр илтгэлийн гол агуулга нь болохоор одоо энэ Twitter-ийн орчин, Facebook-ийн орчин бол монгол хэлийг бол их хэвдэж байна. Яг хятад хэлж байт юм уу ингээд ийм одоо ханц үсгтэй хэл бол бас харьцангуй бага идэж магадгүй. Манайх шиг залгамал хэлтэй ийм хэлэнд бол тэр үгийн үндэс язгуур эвдэрх тохиол маш их байна шүү дээ. Сая хэлдгээр яг ингээд товчлоод явж шүү дээ. Энэ бол үгийн үндэс үгийн язгуур эвдрээд эхлэх юм бол хэл сонин. Хэл одоо бүртг болно. Тийм учраас бол ингээд тэр үеийг одоо хөндөж ингэж биччихсэн юм аа. Тэгээд яг сүүлийн үед бол би цахим уран зохиол гэдэг юмыг бий болгосноо та. Тэрийг бас хэдэн жилийн өмнө ийм цахим уран зохиол гэж байх хэрэгтэй юм байна гэж байвал яасан юм бэ гэдэг санал дэвшүүлээд сүүлийн үед бас жоохон өөрөө бичиж байна. Жишээлбэл нэг өгүүлбэрээр одоо өгүүлэг бичиж болж шít. Ганцхан өгүүлбэрээр. Тэр дотор дүр байна уу байна одоо драм байна ингээд хийж болж байгаа байхгүй. Тэгээ сайндаа нэг 4-5 өгүүлбэрээ дотор нэг өгүүлэг бичээд тэрийг цахим өгүүлэг гэж нэрлээд ингээд юм бичээд байна. Энэ үний гол санаа юу гэхээр нэг хэлэл харилж байгаа хэлбэр. Үгүй ядаж одоо юмыг одоо ингээд тэр цахимын нэг шаардлага бол богино зайд их агуулгыг шууд автаал байна шүү дээ. Тэрийг товчилж хийж болно. Тэр орон зайг ашиглаад юу ч хийж болохоор байна шүү дээ. Тэгэхээр нэг өгүүлэг юм уу нэг тууж уншаад явж нэг 4-5 өгүүлбэр нэг зүрхэн тарин болсон санааг л хүн авчих шүү дээ. Гэхдээ тэрийг авахын тулд бүтэн тийм том навсгар юм унших хэрэгтэй юу вэ? Эсвэл тэр зүрхэн тарин болсон тэр үгийг үгээр нь шууд гаргаад тавиад тэрийг өгүүлэгээд нэрлээ явуул яасан юм бэ гэсэн юм санаатай. Энэ нэлээд шүүмжил орхол байх л та. Чиний юм шүүмжилтэй л байдаг л да. Яг сайн юм байвал хүмүүс шүүмжилнэ. Саар болол тэгэл орхиод явдаг. Тийм жамтай. Энэ монгол хэлний тухай хууль ер нь гаргавал яадаг байсан бол би яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр жишээ нь би одоо та бит хоёрын ярилцлага дуусаад би таны одоо нөгөө нэрийг доотлолт нь ингээ бичихтэй муу соёлын гавьяа зүтгэлтэн гэж бичнэ. Хүн уншихаараа Монгол улсын гэж уншина. Монголд амны бэлгээс аштын бэлэг гэдэг нэг сайхан зүйл байна. Тэгээд тэр амны бэлгээрээ явсараа одоо муу ерөнхийлөгч, муу сайд гэл ингээл бичээд байгаа юм. Тэгээд тэр чигээр ингээ муу болоод байгаа юм шиг. Тэгэхээр өмнө цагт бол үгийг тавчилдаг тийм юм байсан тийм ээ. Бүгд найрамдах Монгол ард улс гэдгийг тавчилдаг байсан. Гэтэл төрийн өндөр албан тушаал юм уу, төрийн алдар цолыг тавчлахгүй ч гэдэг юм уу. Ер нь нэг тийм юм байвал яадаг. Би бол бас нэг удаа биччихсэн санагдаж байна. Жишээлбэл Монгол улс гэдэг үгийг бол товчлохгүй гэдгээр хууль гаргаж болно. Жишээлбэл хөх хот гэдэг хоёр өөр үгийг тэр хэлний тэр зөвлөлийнхэн хэлцэж байгаад нийлүүлж бичнэгээ тогтоол. Тэгэл одоо хөх хот гэл угарч монголоор нийлүүлээд бичдэг болчихж шít. Тэрүүнтэй нэгэд Монгол улс гэдэг энэ нэршлиг товчлохгүй. Монгол улс гэдэг бүтнээр нь бичнэ гэдэг бүр хууль гаргаж байсан гэдэг. Харин тий. Тэгэхгүй тавчлахаар муу болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо төрийн хэлний зөвлөл гэж байна. Одоо энэ Орхон аймаг гэдэг л одоо тэр салбар зөвлөл нь байж байна. Хитвтэй ажиллаж байна.
энэ сарын ажлын хүрээнд л олон ажил хийж гаргаж шít би бол баярлж байлаа. Энэ бүхэн юм болоод энэ юмыг сайхан журмалж явах хэрэгтэй. Зарим юмыг бол одоо бүр ингээд саяын хэлдэг шиг бүр тогтоод ингээ явсан ч бас болно шүү дээ. Зүгээр журмалж ингээд одоо хит нэгэнд хөвшээд бүр ингээ хүнд хүртсэн юмыг өөрчлөх бол нэг онцгой. Сая үнэн худлааг нь мэдэхгүй сая наашаа замдаа явж исэн чинь сошиал юмтар ингээд өгүүлбэр гэдэг үгийг цогцлбор болгож өөрчлөлөө. Одоо цогцлбор гэж хэлээ шүү гэдэг ингээд бичсэн. Бид нэгэн тоглоом үгээ бичсэн болов гэж бодож илээ. Хэрвээ тийм шийдвэр яамд хамгаалах гарч байгаа энэ буруу. Өгүүлбэр гэдэг нь одоо юу нь болохоо байж чадбайгаа. Тэр цогцлбор юу гэмээр юм те. Нэг ийм юмыг бол димэшэл одоо шавж гэдэг үгийг одоо нэмрээ хасаад шавж гэж биш нэг л одоо энэ нөгөө 6700 үг дотор байж штэ. Тийм ээ. Гэхдээ энэ юу очих гээд байгаа юм. Одоо шавах юу шавж хоёрыг одоо яаж ялгах юм. Тэгээд тэр чинь тайлбарлахдаа шавж гэдэг чинь бол ингээд шавж байгаа ийм үйлдэл хийдэг учраас тэр нь одоо язгаар үндэсн юм аа. Тийм учраас энийг шавж гэж явна гэж байгаа. Тэгээд шавж гэдэг чинь хоёр өөр утгыг илэрхийлээд хөвсцсэн юм. Заавал одоо адилхан болгож хүмүүлэх ямар шаардлага байна. Тийм ээ. Тэгээд дэндүү бас туйлсрж болохгүй л гэж бодоод байна шүү дээ. Харин тий. Харин тий. Тийм учраас одоо зарим монгол хэл мэддэг хүмүүс нь мэдхэн байсан. Яаж бичих учраа болох юм байсан. Тэр нь хэллийг бол ингээд ялангуяа харь хэлний нөлөөлөөс хамгаалж явах хэрэгтэй тийм ээ. Харь хэлээр утга илэрхийлээ тэрийг хүн ойлгодог төвшөнд очивол тэр хэл сонж байгаа байхгүй юу. Жишээлбэл би ингээд нэг юу хэлээ л да. Жишээлбэл драмын академик театрын Плетний касны Селесрийн Автирк энд байна гэхэд одоо чи ойлгох уу? Бүгдийг ойлгох шүү дээ. Үгүй чинь болохгүй байхгүй. Тэ? Тэвли маган тэгээ их л хайрлна гэдэг бол одоо язгуур юмар сайн үзэлгсэн үг дээ. Тий. Монголоор л байхын тухайд. Тэгээ явж энэ бол ахуйтай холбоотой. Монгол ахуй маань байгаад Монгол ахуйгаас үүдсэн дэр Монгол сэтгэлгээ байна. Тэг Монгол ахуй Монгол сэтгэлгээ хоёр байж л Монгол хэл цаашаа явна л та. Жишээлбэл хайку гэдэг одоо телефоны нэг одоо 3 бүрт том шүлгийн нэг хэлбэр байна шүү дээ. Тэрийг одоо би юу тайлсан бэ гэхээр чөдөр гэж тайлсан. Хайкуг. Чөдөр бол ингээд хоёр азар байж ингээд гурамсан шидөр байж шүү дээ. Яг тэрүүгээр тайлж болж байгаа байхгүй нөгөө хайкуг шүлгч ихнийх нь 5 үе дараагийнх нь 7 үе тэгээ 5 үе гэдэг нэг хэлбэрт үеийн захирагдсан юм шүлгийн хэлбэр байж шүү дээ. Яг тэрүүгээр тайлах болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол орол тайлж шүү дээ. Монгол ахуйгаар бол энэ 3 юм одоо ертөнц гэж ойлгож байсан. Тийм ард юм шүү дээ. Тэгэхээр энэ хайкуй шүлгийг одоо монголоор ойлгох юм бол энэ ертөнцийг туулж байгаа ертөнцийн тухайн агшныг илэрхийлж байгаа энэ шүлгийн хэлбэр байна гэдэг ойлгоход болох шүү. Яг монгол сэтгэлээр ойлгож болж байгаа байхгүй. Тэгээ сэтгэлгээл рүү оруулж ийж монголчлоод байвал зүгээр юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь тийм баг. Тийм баг. Бидний цаг үед ховордож биднээс алсарсан намрын алтар хомоол шиг, намрын хөх харгал шиг тийм хөгшөд зарим нь үгэн хэлэхэ болж магадгүй хойч үеийн биднээс ичдэг ч юм уу. Хэлдэг нэг нь ховорхон болж магадгүй хөдөөний зарим нэг тийм хөгсчүүлийг тоож уулздаг нь цөөхөн болж тасч очдөг нь ч бүр байхаа болж. Та тэгэхээр жамын тухайд юу гэж боддгоо? Энэ бол одоо яг бодож шүү. Тэ. Тэгээ одоо хамгийн эмгэнэлтэй юм бол одоо хүнд хэрэггүй болох л тэрийг мэдрэх л байт юм ба шүү дээ. Одоо нэлээд олон жилийн өмнө нэг ажиглаад байхад ингээд тэтгэврт гараад яртаа тэтгэврт гараад 61-т өөхнө гэдэг гарна гэдэг чинь бол хэрэг дээр их бодиттой зүйл байсан байхгүй. Нөгөөдгөөс салаал хүн чинь өөр хийх юм байхгүй. Өөрийгөө бошиж штт. Яг тэр үе шиг юу хэмдэ ер нь бол жам болоод жамаарал байна. Гэхдээ хэрэггүй болж үгүй болох шиг л одоо
гонигтэй байхгүй л гэж боддог. Ялангуяа тэр зохиол хийж байгаа миний зохиол хинч хэрэггүй болно гэж хүн тийм мэдрэмж авах ч юм уу. Эсвэл одоо тэр хөгшчүүдийн бас нэг одоо тэр залуучууд ирэхгүй байгаа мэдэрсэн хөгшин дуугаа хураач гэдэг бол гонигтэй шүү. Тэр бол тэр хөгшний буруу огт биш. Ер нь бол ингээд хүн жамаараа явахад бол энэ оюун ухаанд байгаа юм ингээд арчаад байдаг гэж байгаа шүү дээ. Гайлагтаад ингээд арчаад байдаг. Тийм учраас хөгшчүүс нэг үе үйл юм ярих гээд байдаг шүү дээ. Тэр бол ингээд сануулж зансан код гэдэг. Нэг хоёр сануулаад тэгээд арчиж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үед нь ярих гээд байгаа үед нь бол яриулаад авчих хэрэгтэй. Тэгээд бүр ингээд жамаараа явж байгаа хөгчөөсөн сүулдэ хүүхчиг болоо юмаа санахаа байгаад яг хүүхчиг тайвшираад тэгээд өөрөө юунд санаа зовхон байхгүй. Тэгээд ертөнцийн юм уусаа эдэлж штт. Тэгээд тэр үйл явцыг анхаарах хэрэгтэй. Тэгэхдээ одоо ингээд хүүхдний юу ч гэдэг юм одоо зөндсөн байж гэдэг юм уу эсвэл одоо юм ярахтан тоохгүй өнгөрөөд гэх юм уу энэ бол нүгэл. Тэгээд жамын юмыг одоо чи гоё асуулаа жамын юмыг яг жамаар нь ойлгох тэгэж хандах тэр хандлага үнэхээр чухал. Би бол хүний амьдралыг амьнаас тасарч унаад амь тасарч унахын хоорондох цаг хүний амьдрал гэж ойлгодог. Маш тавчхан та юу гэж ойлгодог? Тэ одоо хүүхд төрөөд уйлдаг тийм ээ. Тэгээд амьсгаагаа авдаг. Яг амьсгал хамгийн сүүлд бол хүн амьсгаагаа гаргадаг байхгүй. Яг ингээд амь тавьж байгаа юм би бол одоо вачиг толгойд төсчөөл. Тэгээ би яг тэгж л ойлгодог. Хүний амьдрал гэдэг амьсгаа аваад амьсгаа гаргахын орон зай юм байна л гэж. Ингээд ярихаар та битэрийн нэр айгу богинох юм шиг санагдан та хүнд. Амьсгаа аваад амьсгаа гаргахын хооронд хүний амьдрал байна гэж. Гэтэл өнөөдөр за та нэг урд үеийн хойч үе дандаа нэг жоохон чамлж идэх нь арай илүү амьдрал үдсэндэл байдаг бах. Тэрийг монголчууд нэг аимс готлаар ярьдаг шүү дээ. Илүү аимс хэлээсэн гэж. Тэгээд дараа үеийнхэнд л хилдэг байх л хэрэгтэй байх л да. Тэгэд энэ богинохон зайдал амьдрчээж үгүй юм шиг амьдрах хүн олж ирчээ. Тэг яг хөө зүгээр харахад онширч магадгүй. Гэхдээ жам бол амьдрал бол агуу. Авах юм аваад өгөх юм бол үлдээх юм үлдээгээд мөнгөлөө цаашаа явна. Амьдрал бол одоо их мөрний одоо урсгал шүү дээ. Их мөрөн бол эрг дээрээ эрггүй юм гаргаж хайчаа цаашаа цэвэршээл явдаг. Яг тийм л үйл явц явж байгаа. Тэгээ хүн төрлөختөн бол би мөнхийн залуу гэж боддог шүү дээ. Мөнхийн залуу. Тэр залуу насаа сэлбэж явдаг. Энэ бол амьдрал гэж. Та багада хөдөө өссөн үү? Хөдөөс. Хавар хөдөө ингээд гадаа ингээд хоосон савныг ингээд хөнгөнээл нэг дуу чимээтэй байдаг та. Одоо яг тийм дуу чимээтэй хүн их олон болж юу? Олон болох болтугай тий. Ер нь хөдөөний амьдрал ялангуяа манай хөдөөний амьдрал зүгээр ах бодлоос нар хатах сони штэ. Шилээ шарган говд ингээд хуу усдаг байхгүй. Хуу усаал. Нэг сайхан намжин болоод тэгснээл одоо уул дүнгэнээл тэгэл балбаж өгөндөө шууранда нэг шуур бол одоо 7 хоног шуурна шүү дээ. Хэцүүднэс дээ. Хэцүүднэ. Яг тэр үе шиг л одоо энэ үйл явц өөрийн өрнөлттэй, эхлэлтэй, төгсгөлтэй, дараалалтай энийг л одоо ойлгож энэ байгальтайгаа л байгалаа уншиж тэрийг нийгмийн амьдралын хууль болгож хуулиа мөрдөж явал одоо урагшаа үндэстэн урагшаа явна шүү дээ улсын урагшаа явна. Тэгээ байгалаа одоо энэ хэр уншиж байгаа юм бол гадна дотны манайхаас өөр хөгжилтэй болсон өөр сэтгэлгээтэй өөр ахуйтай тэр улс орнуудын бэлэн хуулийг авчирж орчуулж тэрийг дуурайж хууль гаргахаас илүүтэй монголчууд өнгөрсөн энэ гайхамшигтай баялаг түүх байж байна. Тэр үед яасан оюуны маш том одоо дархлаа болсон энэ зан заншлууд байж байна. Одоогийн нээлтгээд байгаа олон юмнууд бол Монголын ахуйн амьдралд угаасаа нээгдээд бүр одоо хэрэглээ болсон нэг чавганц тэрийн хэрэгэлдэг болсон тиймийг одоо нээлтгээл явж штт. Тэгээ тэр бүхнийг ингээд судлаад яг Монгол өв соёл, Монгол хэл энэ Монголын уран зохиолд байгаа нэмийг нээгүүл үнэхээр чухал. Ингээ ажиглаад байхад ялангуяа энэ зүүрчсэн үг, уртын дуу хоёрт бол Монголын одоо энэ хууль, ёс, цааз, их засаг хууль бүгд байж идэг шүү дээ. Задлахад. Жишээлбэл зүгээр одоо эзэн хичээл заяагч ингээл өгөөж шүү дээ.
Гүн чи ямар том философи байна. Тэ? Ямар? Чи өөрөө л гэж штэ. Бүх юмны сайн хэмжээнийг, бүх муу хэмжээнийг. Эний ч одоо хуучлаад одоо юу гэдэг нь ерөөсөө л монголчууд бол нүгэл гэсэн ганцхан хөлтэй байсан. Тэр бүгдийн зогсоолдог. Ингүүл нүгэл болно, тэгвэл нүгэл болно. Өөрөглөө нүгэл өлдөхгүй бол юм болно болоо. Ганцхан үгээр даахгүй амьдрал, ёс заншил, өв соёл бүх юм хамгаалж чаддаг, хураангуйлж чаддаг байсан тийм ардун. Одоо хэдэн зуун хууль хийгээд мөрдөгдөхгүй, мэдэгдэхгүй, тэр амьдрал буух байх, өрсөн дээр буух. За их баярлалаа. Өшөө олон сайхан зүйлийн тухай дараа таарлахдаа яри, дараа дахиж таарлаа гэж би танд бас дахиад урилга өгч байгаа. Тэр нэвтрүүлэг өндөрлөхийн өмнө та бас эрдэмтчүүдэд найрамдлын бэлэг тэмдэг болсон эрдэмтийн иргэдэд сайхан үг хэлээч. Би бол эрдэнэт рүү ирэх дуртай. Дахин ирдэг. Би ирэх болгондоо зүгээс нэг хэлдэггүй. Ерөөсөө энд ирж нэг амьдрмаар байна гэж бас яриад идэг болчиход байна. Тэр нь бол надад яаж нэгэр одоо хотын нийслэл одоо үнэхээр гоё сайхан. Гэхдээ угаасаа өдөөний хүүхд чинь тэгэл ингээд насын одорхоос бас хөдөөлөө тэмүүлээд байдаг тэр юм намайг садахад байж магадгүй гэж бодож. Хоёрдугаар нь суран бүтээл хийхэд таатай орчин хэрэгтэй. Стресс багтай үүдэгт нэг гэхдээ харахад одоо нэг 3-4 цаг зогсож штэ одоо тэр хооронд чинь нэг бүх сайн сайхан байхгүй болж байгаа байхгүй. Тэгээ яаж би очиод ижүүлвч. Тэгээ тэр орчин хэрэгтэй тэр нь надад энд илүү төлөвлөгөөр тааж байж магадгүй. Тэгээд үнэхээр Эрдэнэт бол Монгол улсын би одоо дархнаас илүү хэлээд байгаа юм. Монгол улсын 2 дахь нийслэл юм а гэж. Эдийн засгийн талаас ч гэсэн дээр одоо сүүлийн үеийн явуулж байгаа үйл ажиллагаа хараад тогтлоо тэр оюун санаа, соёл энэ юм бол Эрдэнэтийн илүү төлөв ороод байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Энэ бол сайн хэрэг. Тэгээ ямар ч ясна хот таад үлдэж өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг бас очиж дахиж үзлээ. Үзэх болгонд бол бас итгэл төрж байна. Юу одоо хөгшин сайлын үнэ биш биш тийм бол зав залуугаар идэр залуу үний харагдаж шүү. Монголын одоо бас нэг л найдвар хөгжлийн найдвар, итгэл үнэмшил энэ бас байсаар л байна тий. Эрдэнэчүүдээ бол баярлалаа гэж хэлье. Ялангуяа одоо энэ Нацгодарж Багамдул маягын хөшөөгийн тангуудаа хамтд нь одоо бүтээсэн тэр хамт олонд тэр ам болгон оршихуун ордны өмнө хөшөө байгаа шүү дээ тий. Тэр шүрээдээ түүний одоо гэрүүлийг бүгд нь баярлалаа гэж хэлье. Хов хүний санаачлахаар ийм гоё юм хийж болж байгаа байхгүй. Багамд бол анхны хөшөөнд тусч байгаа. Багамд бол Нацгодарж хоёрын хайр дурлалын түүхлэг, гэгэн хайрын түүх. Хүмүүс хар хараанаар ярьдаг. Тийм биш. Хайр сэтгэлдээ хамгаалахын тулд хагц салс хоёр байхгүй. Тийм сайхан хайр гэж юу байна? Өөрийнхөө тэр үний хайртай үний жүлдэхийн тулд тэр хэлмэгдлийн үед бол бие биенийг хөлдөө ширчих гээд байсан тэр үед хагц салж чадчих байгаа тэр хайр гэдэг бол агуу хайр. Тэр үний бэлгэдэл болсон гэшөө Эрдэнэт л өөр алга байна шүү дээ. Дэлхийд ганцхан байна тийм. Дэлхийд ганцхан. Тэр үний төлөө би Эрдэнэтийг нь бүгдэд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. За их баярлалаа. Би таны яриан дээр нэмээд зүгээр бодож байна. Хотжиж дуусаагүй монголчууд хөдөөших хандлага их болж хөдөөшнө гэдэг нь зоргоор удам нутагта амар амгалан байж үнэр нь хүртэл цаанаа анхлуухан үйл нь хүртэл яруухан хинээс зүйл харьяалан зоргоор явж очиод шүлгээнч бичиж болох найраанч хийж болох дугаанч дууж болох морин чоролдуулж болох ийм сайхан нутаг руугаа монгол хүн аргалын цэнкравтатай талдаа ирмээр санагддаг юм шиг байгаа юм. Энийг зүгээр айхтар хөдөөших энтер гэж ярьж болохгүй байх л да. Ер нь зүгээр тэгж санагддаг. Энэ нь монгол хүний зүрхэнд тархинд байдаг зүйл юм шиг байгаа юм л да. Би тэгж ойлгож байгаа. За их баярлалаа танд. За баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр их амжилт хүсье. Уран бүтээлээрээ дамжуулаад та нийгмийн өмнө хүлээсэн үүргэн биелүүлээрэ тэр нь монгол хэлийг эрэмгээд айснаар хамгаалж монгол улс байхын бэлэгдлийг та бас цааш нь олон хүмүүст монгол хэлээ хайрлаж яж монгол улс байна шүү гэдгийг хэлж зааж зөвлөж өгөөрэй гэж хүсэж байна.
Дахиад манай Эрдэнэ хотод олон удаа ирж бүр олон хүмүүстэй уулзаж монгол хэлний тухай, монгол улсын тухай олон сайхан зүйлийг ярьж өгөөрэй. Монгол хүн бөхөө ярихаар дуртай байдаг, морион ярихаар дуртай байдаг. Таны мэддэг тэр Монголын гайхам сайхан арслангуудын тухай тэр домгийг бас мэдэхгүй сонсоогүй хүмүүс ч олон байгаа бах. Дөрөв та битэрийн яриан донд дурддагцсан нөгөө шавах гэдэг үгний тухай ярихад орсон бор шиг шавсан Монголын сайхан ирчүүд олон байсан шүү. Нэгэн үеэрээ, гурван үеэрээ Монголд арслан гэж дуудагдчихсэн хүмүүс ч гэл байлаа. За ийм олон сайхан зүйлийг та бас өргөжлүүлж хийж өгөөрэй. Баярлалаа. Тэгээд сая энэ өөр Монгол болсон энэ явдал бол бидэнд бас сургамж. Тэндээс ямар сургамж авах вэ гэхээр нэгдүгээрт нь бол монгол хүн бүхэн өөрсдөө их хэлнийхээ төлөө босох хэрэгтэй, сэрэх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ? Бүгдээрээ одоо наацх нь дууд монгол хууч монгол хэлийг сурах хэрэгтэй шүү дээ. Энэ сурах хөдөлгөөнд хамрагд нь үнэхээр өөрөөр ажиллаж дархан амрахаар сурах зүйл шүү дээ. Энэ бол одоо энэ тэмцлийг дэмжиж байгаа их хэлтэй хайртай байгааг нэг илэрл өөрсдөөсөө эхлэе гэж би одоо уриалмаар байна. За их баярлалаа. Дэрэн дээр нь эсгийн үнэг байдаг, дэвж гарсан бүхэн нэрийн хямартай. Дээрээс нь доош нь хүчдэг худам монгол хүчтэй. Дээлийнхэн зах хүртэл босоо байдаг монгол хүн бүхэн монгол улсынхаа төлөө зүрх сэтгэлэн цоглож, монголоор ярьж, монголоор амьдарч, монгол байхыг дэлхийд үлдээгээсэ гэж хүсэж байгаа юм. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунхий чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.